За одоо холбосон схемээ ажлын горимд ажиллаж үзнэ. За тэгэхээр Rubage 2 OB төхөөрөмжлөлт үндсэндээ системийг удирдах ажиллана. За энэ мэдээлэх самбар бол буюу Rubage BEO гэдэг төхөөрөмж байгаа. За энэ бол мэдээлэх самбарыг үүсгдэг. За энэ мэдээлэх самбар маань дэлгэцэн дээр 50 ширхэг гэрлийн индикатортай доотлолтоо 1-5 хүртэл хуудастай гэсэн. Тэгэхээр зэрэг нэг хуудсанд 50 мэдрэг ч юм уу 50 бүс оруулж өгч болно. За энэ цэнхэр гэрэл маань үндсэндээ 1-р хуудас идэвхтэй байна гэдгийг заана. Хэрэв 2 дээр дарахад 2 дугаар хуудасны гэрэл цэнхэр асна болохоор тэр 2 дугаар хуудас руу орсон байна гэсэн. Яг хоо энэ одоо энэ туршилтаж байгаа тохиолдолд би ганцхан 1-р хуудасыг ашигласан байгаа учраас бусад хуудас руугаа дамжихгүй байгаа. За тэгээ хэвийн үед төхөөрөмжийн хэвийн ажиллагааны үед SWAS буюу холбоо тэгээд питание гэсэн уурын гэрэл байнга хасаа байж байна. За SWAS нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг SWAS нь зэрэг үндсэн 2 OP төхөөрөмжтэй холбоотой байгаа тохиолдолд энэ гэрэл ногоон асна. Хэрвээ холбоо тасрах юм бол шараар амжиж идэг. За одоо чи би 5 бүс оруулчихсан байгаа гэсэн үг. Энэ 5 бүс энэ гэрэл ногоон байвал тухайн мэдгчнүүд идэвхтэй одоо ажлын горимд хянаад байж байгаа гэсэн үг. За энэ товчлуурнууд дээр дарахад одоо шар болно. За шар бол болох ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ? Би тухайн мэдгчнүүдийг бүгднийг салгачихсан гэсэн үг. За энэ тохиолдолд мэдгч маань бол утаа ороод ажилласан ч пүүлтэнд бол ямар нэгэн мэдээлэл ирэхгүй гэсэн үг. За тэгэхээр зүүн талд байгаа үндсэн пүүлтэн дээр би бүх бүсээ салгачихсан учраас дэлгэцэн дээр attribution буюу салгалт гэсэн зэс идэвхтэй болоод гараад ирнэ. Тэгээ мөн доотлолт нь барилах буюу attribution гэдэг дээр 5 гэж гараад ирсэн. Энд чинь 5 бүс идэхгүй байна гэж ойлгох юм. За тэгээд яг хаа дисэн дээр үндсэндээ эхний дөрвөн мэдээлэл бол салгасан зоонуудын нэр гараад ирчин. Тэгээд цааш нь үргэлжлүүлээд ямар бүсийг салгасан байна гэдгийг харъя гэх юм бол article гэдэг товчон дээр дараад тэгээд сумаараа бүлгээ үзчих. За үндсэндээ одоо ингээд офис 1 2 3 галтгаа офис коридор гэсэн бүсүүдийг би салгацсан байна гэсэн. За тэгэхээр эхнээс нь би буцаагаад заалгын төхөөрөмж. За тэгэхээр мэдээлэл ингээд 4 болчихж байгаа. За тэр 3 болоод 2 болоод 1 болоод. За одоо би буцаад нүүрлэг орно. Тэгэхээр зэрэг ганцхан 1-р бүс уу офис 1 гэдгийг үлдээчихсэн учраас ганцхан офис 1 үлдчихэж байгаа. Тэгээд нөгөө нэг мэдээллийн маань та 1 болчихсон. За энэ дээр ороод үзэхэд 1. За гэх мэтлэнгээр бүсийг салгаж болно. Үндсэндээ идэхгүй болчихно гэсэн. За ингээ бусдаа ингээ буцаага бүгднийг залгахлаа зэрэг буцаад хэвийн жижүүрийн горимд ороод ажиллаж эхэлнэ.